Босгоо мөнгөч. Утгаа. Тэр ширээгээ. Зүгээр нааш нүргээд авъя. Тий. Хэдэн цаг өгсөрч байна? За нэг 3 цаг орчим баг өсөрч байна. Удаж जैन тий. Хураахад. Хураахад нэг цаг болчих واخа. Энэ бол нэг боолтуудтай болоод ирж байна. Ихтэй тэгээд энэ ажиллагаа ихтэй жоо аюулгүй байдлын жоохон. Тийм байна. Дээр галерейли бас нэг хэсэг юм авцсан байгаа дээ. Галерей одоо өчтөр уяатай байсан болохоор жоохон гайгүй байна. Галерей хэрэг уяагүй бол бас жоохон уралж Жандлага болчихсон. шиг байна да. За тэгээ тайз гэрлийнхээ 2 цагийн дараа жүжигийн нээлт болох нэ. Миний хүүхдүүдээ күлээснээ жиг тавиараа. За тэгээд нээлтийн тоглолтын анхны тоглолтын одоо яадаг вэ? Амжилт хүсье. За баярлалаа. Тоглолтын дараа тайзан дээр аз жаргалтай уулзъя. За амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Болж Мартин болж. Баян цагаан нутаг Ер нь тэгээд театр, урлаг миний амьдралын сонголт, миний аз жаргал, миний одоо хөв тойрог юм да. Өгөөмөртлөө шүү. За би одоо Увс аймгийн зүүн гусмын угуул юм хүн байгаа. Тэгээд манай Увс аймаг тэр дундаа одоо манай зүүн гусм бол ийм говь нутаг байдгийг. Говь хангаа ассан юм да нутаг. Үнэхээр бол манай Увс аймаг ер нь бол Увс аймаг харгаснууд тэгээд энэ гол горх хангаагаа хоссон үнэхээр одоо байгалийн үзэгсэнд одоо үнэхээр сайхан нутаг шүү дээ. Манай аав ээж хоёр бол хоёул их сайхан дуулдаг. Ер нь тухайн үед хүүхэд байхдаа саалагдаг байж ялангуяа намар цагт бол манай одоо тэр баядууд манай нутагч юм бол ингээд одоо гэрийн найраад гэрийн бүрлэг гэж ярьдээ. Одоо өөрөөр хэлбэл хүүхдүүдтэй одоо шинэ гэр тааруулж төхөрж өгж штэ. Манай аавгүй тэр найр болдгоо байсан байхгүй юу. Тийм одоо авьяастай хүн байсан. Ээж бас сайхан дуулна. Тэгээ манай баруун Монгол руу ч одоо тэр ойрдууд шүү дээ одоо. Тэгээд их л хөгжим гэж ээж одоо хураа татаал сайхан одоо аялгуунууд хуурдаж бид одоо хүүхэд байхдаа ингээд босаал одоо биелнэ штэ. Ингээд одоо биелж байгаа штэ. Тэгээд үндсэндээ манай дугуйлан одоо байж л дээ. Жарнайм онд анх одоо Увс аймгийн зүүн гусмын одоо 8 жилийн онцгой гэж байх үед 1-р ангид эцсээр орсон. Тэгээд тэнд бол 1-р ангиас л одоо биелж ирсэн дээ. Тэгэл тэр хавийн сумуудын одоо хооронд урлагийн үзлэг сүүлдээ аймгийн одоо төвд урлагийн үзлэг шалгараал одоо бие биелгээ хийгээд нэг 5-р анги хүртэл биелсэн юм би. Тэгээ сүүлдээ одоо жоохон том болж иччих юм уу яаж байгаа. Тэгээд биелгээгээ болцсон. Тэгээ бас сургуулийн концертанд одоо дуулдаг байсан л да. Тэгээд 78 онд одоо налахын тэрийн одоо нэршлэрээ бол геологи уулуурхаан одоо техник мэргэжлийн сургууль төгсөөл Эрдэнэтийн улаан ажиллах үйлдвэрт илгээлтээр очиж ажилласан. Эрдэнэт. Одоо энд зөвлөлтийн 24 үндэстэн ястан хүмүүстэй манай орны 18 аймаг 3 хотоос ирсэн залуус коммунистууд хамтран ажиллаж энгийн шинэ нийгмээ төрөн гарч байна. Тэгээд үйлдвэр бас тухайн үед одоо хэдийгээр шин тутам байсан ч гэсэн одоо цехүүдийн хооронд соёл хүмүүжлийн ажил явагдаж байж л дээ. Цехүүдийн хооронд урлагийн үзлэг зохион байгуулдаг байсан. Тэгээ нэгэн сурсан нөгөө талаар бас нэг хэлэхэд бас дуртай байж л дээ. Тэгээд урлагийн үзлэгт яваад орцсон тэр үед бол шинэхэн одоо Кума гэж хамтлаг байгуулагдаж бас цехийнхээ урлагийн үзлэг шалгараал тэр үйлдвэрийн урлагийн үзлэг тэгээд үйлдвэрийн одоо концертанд бусдад адилхан оролцож одоо байлаа. Бас Улаанбаатар хотод улс төрийн дуулалтын уралдаан гэж ах нартаа ирж тэр үед үйлдвэрт ажиллаж байсан сайн нуруур сайхантай ирж оролцдог. Ийм л байсан. Миний одоо гэрлүүгээ харьдаг зам бол Эрдэнэтийн 1-р ангиллын сургуулийн хажуугаар гарах л да.
ингээ хажуугаар нь гэрлүүгээ явж исэн хүмүүс сургуулийн үүдэн дээр бичсэн тийм зарлал очиад их олон хүн уншаад сонирхоод хараад байна. Энэ одоо юун зарлал хүмүүс уншаад байна гэдээ очиад харсан чинь багшийн дээд сургуулийн одоо кино драмын ангид жүжигчин элсүүж явна гэсэн ийм эцсийн шалгалт яваад ингээд хугацаа онортой ийм эцсэн байсан та. Тэгээд тухайн үед тэр зарлалыг хараад ер нь кино драмын одоо мэрэгжлээр суралцах юм байна. Магадгүй одоо дараа мэдгээ сайн ойлгож ирсэн ч үгүй ч юм уу. Мэдхгүй. Энэ кино гэдгүүг нь бол маш сайн ойлгосон. Юу гэж ойлгосон энд л одоо ороод хэрэг тэнцвэл нэгдүгээрт бол дээд сургуульд орох юм байна. Хоёрдугаарт бол одоо кинон тоглох юм байна. Энд гоё ажил байх нэ. Гээл хувцас соличхаад нөгөө барины соёлын ордон дөрвөөд очсон. Нөгөө таньдаг ах хөгжмийн одоо багш ой ахтар очиод энэ юм ирсэн байна. Энэ ямар ч юм ба та надад учир начрын тайлбарлаад өгөөч. Би шалгуулж болох уу гэсэн л дээ. Тэгсэн яг как раз өө тий миний найз ирсэн байгаа. Төрсөн богж юм байгаа. Бишин дээд сургуулийн кино драмын институт авах гэж. Эсэд авах гэж ирсэн. Нэлээд хэдэн хүн ирсэн. Чи чадчих магадгүй чи чадна шүү. Чи ороор гэдэг. Бараг л одоо тэгж хэлээд нь бараг тэр шалгалтанд тэнцэж байгаа шхул юм боллоо. Гэхдээ ямар шалгалт авах юм ч мэдэхгүй, юу авах юм битгий юм байхгүй шүү дээ. Тэгээд бүртгүүлээд болоо тэгсэн тэрийн одоо Эрдэнэтийн одоо 10 жилийн сургуулийн хүүхдүүд тэгээд ажилтны залуус ер нь 2-300 хүн бүртгүүлсэн байна. Тэгээд бүртгүүлээд тэр эстэй шалгалтанд ороо авчлаа. Ороод явсан чинь нэг тийм их махлаг сахалтай хүн сууж байна. За одоо ямар авяас юу үзүүлэх, юу мэдэх чадах уу гэж. Дууд уулнаа хол гэж шүү. Уулсана ташуурна гэж авлаа да. Тэгээд ингээд дуудуулаад тэр мэдээж програм хөтөлбөртэй болтой тэрнийхэн дагуу шатны одоо юмнуудаа хийгээд тэгээд нэг мэдсэн тэнцсэн. За ингээд одоо Монгол улсын ёстой нэг өнцөг боломгөрөөс одоо орон нутгаар явж ирсэн тавсан байгаа. Бид 25-д хэлсэн. Тэгээд одоо баг жүжигчин болцсон шахуу. Тийм л одоо Арман тусвал газраас ирж байгаа шүү дээ. Эрдэнэтээс бид 5-л хэлсэн. За ингээд ангийн одоо анхны хурал болсон ангийн дарга томлох хэрэгтэй байна л да. За багш төрж байгаа шүү тэртэл. За ингээд ангийн дарга томлно одоо ангийн даргатай байх хэрэгтэй. Энэ Эрдэнэтийн үйлдвэрээс энэ цэрэн самбуу гэж энэ намын гишүүн хүн эсэж манай ангийн одоо эсэж орсон. Энэ одоо үндсэндээ одоо коммунист хүн байгаа. Энэ одоо коммунист хүнийг одоо ангийн даргаар томлох саналтай байна. Та зөвшөөрөхөө гэдэг бүгд төрөл гар өргөж. Тэгээд одоо ангийн даргаар л одоо анхны хурлаар ангийн даргагийн ажил томилогддог юм байна. За намар ингээд оюутны байранд яваад орсон. Оюутны байрны зөвлөл гэж байдаг юм байна. Оюутны байрны зөвлөлийн төлөөлөл, оюутны байрны зөвлөлийн дарга антар уулзч байна. За хэн билээ юм танилцаад. За одоо манай байрын зөвлөл гэж одоо нэг оюутнуудын төлөөлөл байдаг. Манай байрын зөвлөлөөс зарим одоо гишүүдэн тогсоод явсан. Байрын зөвлөл нөхөр сонгуул явах хэрэгтэй. Таны байрын зөвлөлийн одоо гишүүнээр ажиллах саналтай байна. Ингээл одоо энэ оюутан жүжигчин болох гэж ирсэн чи харин энэ ангийн даргалаг энэ давхрын даргалаг ингээд одоо юмнууд л эхэлсэн. Манай тийшээ ч юм бол хэлний аялгау өөр штэ. Би өөсгий хэлж чаддгүй юм байсан. Тэгээд тийм тэгж хэлдэг хүн ирсэн. Тэгээ манай тайз дээр багш бол чамин чилэн багш байсан. Бэрнүүлэн бэмбэг гэж ирдэг хөхд байсан штэ. Тэгээ одоо бол одоо тэр аялал бол байхгүй болсон. Мэдээж ирэх сургууль байхдаа алга болсон л да. Их зүтгэлтэй. Би цэрэн самбууд хэлэхдээ чиний энэ нутгийн төрсөн өөрөө чинь аялга хэл бол энэ чиний хэл. Чи өөр нэгэн хэл халах хэл сурах гэж бодорой. Энэ бол чиний ирээдүйд ажилчин амьдрал чинь хэрэгтэй гэж хоёулаа ярьж ирсэн. Би шамаараа их бахархдаг. Миний одоо тэр гэдэг их шиг үсгийг зөв хэлүүлэх гэж тусгаал нь надад бол түргэн хэллэг хэлүүлж ирсэн. Тэгээд багш надад ямар түргэн хэллэг зааж өгсөн гэхээр бүб бөөрөнхий бүндгэр бөмбөгийг бөмбөрүүлэн өнхрүүлнэ гэж. Одоо тэр зөвхөн тэр аваа үсгийг зөв хэлүүлэх гэж засчих чийтэй. Би бас багшилж ирсэн л та. Тайзны хөдөлгөөний багшийн одоо ажлыг хийж ирсэн энэ ангид. Тэгээд цэрэн самбууг би оюутан байхаас нь сайн мэднэ. Их идэвхтэй, маш зохион байгуулалттай ийм одоо оюутан байсан. Тэгээд
багш нь надад одоо дорцсон буу хэлэхдээ энэ хүнийг бол би жүжигчин гэхээсээ илүү театрын дарга болгох гэж бэлтэж байгаамаа гэж бүр надад тэгж хэлж ирсэн. Тэгээд төгсгөөд ч бас шууд Баянхонгор аймгийн театрын даргаар томилж явуулсан ийм түүхтэй. Тэр үеийн одоо соёлын ам гэж байлаа Сумягийн сайд байсан. Ордог сайд нь Баалтар цогтөгч хүн байсан. Тушаал танилцуулсан чинь намайг Баянхонгорын театрын дарга томилчих. Хөө нөгөө жүжигчин ч байдаг. Кодагөр чи тэг яаж юм бол гээл. Багштайгаа л уулзч та дөөр яах вэ? Тэгсэн багш одоо ингээд чамаар энэ одоо театрын удирдах ажилтнал болох гэж байгаа юм байна да гэж байна. Гэхдээ та мэддэггүй хүмүүс одоо багш нь мэдэхгүй шүү дээ. Багш нь төгсгөл одоо ингээд та бүдгийн материалыг одоо яамд хөдөлгөл өгдөг. Үс юм ярьж байна багш. Тэгээд одоо яах хэрэгтэй юм лээ гэдэг одоо үнэхээр би бас эмээж байгаа байхгүй юу. За тэгээд тэр оюутан байгаад яг төгсөх үед бол энэ манай алдарт найруулагч Бунтургаа нэг галын урсгал гэдэг нэг кино хийхэд төлөвлөсөн юм байна. Тэгээд тэр галын урсгал киноны нэг 2 дугаар ороод би тэнцсэн байсан пробн. Тэгээд тэр киноны зургийг яг 7 дугаар сард одоо Сэлэнг аймгийн одоо тэр чүдэнзний үйлдвэрт түшгэлж натур одоо киноны зураг авахаар нэг сарын ажил төлөвлөж л дээ. Яг тийшээ явах ажил гарчдаг. Тэгээ ерөөсөө нөгөө Баянхонгор энэ төр санаанд орсон ч одоо ерөөсөө би юмцөндөө бол явахгүй гэж бодчихсон байхгүй. Бүр гадуурч иглээ. Хадуурхий. Үгүй шүү. Оргил маргаашийн тухай ярьж байна. Та социализмыг холдуулж бодоод байх юм. Аль болохоор ойртуулж бодооч. Би нэг юм асууя. Намайг хайж ирнэ шүү. Кинонд саргаар яваад ирсэн чинь. Тэгээ нөгөө яам дээр яваад очсон чи ерөөсөө явахгүй ч одоо хайж алгуулчих. Бөө юм болж байна. Одоо ингээд манай тэр Баатар цогтгийн сайд байсан. Уулзаад л одоо намын дүрмүрэн танилцуулаад хэрв чи явахгүй бол ийм хариуцлага асууд яригдана. Чи сайхан очиж ажиллах хэрэгтэй гэдэг. Тэгээд ингээд бодоод байсан юм явахаас өөр аргагүй юм байна. Тэгээд одоо Баянхонгор аймаг руу одоо очисон да. Намар болж эхэлж ирсэн ганц нэг модны навч центр ачаал, миний сэтгэл ачаал. Нэг иймэрхүү ажилтай байна. Тэгээд одоо ер нь баг үнэндээ бол одоо ер нь би энэ хамт олныг яаж удирдах вэ? Яаж вэ байгууллагын дарга хийх вэ? Би энэ одоо юу хийх ёстой юм гэдэг юм тэгэхээр мэдэхгүй байгаа хгүй. Ягаад гэвэл одоо тэр үе чинь нэг тийм би жүжигчний уран чадварын хичээл заалгаж жүжигчний мэргэжлээ төгссөн юм болохоос биш. Надад ямар ч хүн өдөртөх тийм одоо он дарга зүй мэдлэг боловсрол байхгүй байхгүй юу? Хийхээс өөр аргагүй одоо тэгэл ажилд орсон. Тэгээ тэр үеийн одоо ажиллаж байсан театрт ажиллаж байсан Огоон гэдэг одоо сайхан найруулагч байлаа. За тэгээд бүжгийн багш нь Дэлгдорж гэдэг хүн байлаа. Тэгэл хормейстер багш нь миний найз одоо Батхүлэг гээд мундаг одоо хормейстер одооч ажиллаж байна. Тэгээд одоо сайхан хамт олон байсан. Тэгээ 1988 онд Тамил таваад бүрэлдэлсэн. Тэгээд одоо энэ ажил төрөл олдохгүй байх гэж бодож ирсэн юмдээ бол. Тэгээд наадам бол амралтаа аваад ирсэн өнгөрөөд 7 сарын 15-6-нд ингээд яам дээр яваад ирсэн. Очсон чи харин тэрийн одоо соёлын яамны одоо боловсон хүчин Балчин дорж өгч хүн ажиллаж ирсэн. Тэгээд Балчин дорж байгаатай л одоо уулзсан чинь өөг сайхан хүлээж авч байна. Чиний тодорхойлт энэ төр Баянхонгороос ирсэн. Чи одоо их сайн ажилласан байх шүү. Чамайг ажил томилно гэдэг жишээ шүү. Тэгээд цаа гэж одоо ороод уулзсан. Над хэлсий. За нэг ийм одоо ажлын 3 байр одоо охин манад гараад байгаа. Энэ дараамын одоо эдийн театрын орлого тарга за хүүхдийн театр далах сүрэнг одоо өөр ажил томилж одоо өөр хүн томилох ийм шийдвэр гаргаж байгаа. За нөгөөх нь бол энэ хүүхдийн театрын дараа манай урлагийн орчуултан чойсон гэж одоо данцсан тоглодог юм шүү дээ. Ийм ажлын одоо байр гарсан. Чи одоо энэ 3 ажлын нэгэнд л чамаа томилох гэж бид ярьж байна гэсэн юм хэллээ надад. Би энэ арга ирхэнтэйгээ зөвлөе гэдэг ингээд ер нь би хотод бас бие дааж байгуулах хамт олон удирдах хэцүү байхаа. Гэвь маргааш нэрж уулзсан юм. Зөвшөөрөл одоо би дараамын театрын орлогч даргаалгаа томилж өгөх сайн байна л гэсэн. Тэгээд одоо 88 оны 7 сарын 16-нд одоо Сумын сайдын тушаал гарч энэ дараамын эдийн театрын одоо тэр үеийн удирдлага хамт олон намайг хүлээж авсан. Өгчүүл ахмад усны 3 төрлийн нүүрүүд центр ярьдаг шүү дээ. Тэрийн шиг одоо би бас театрын одоо 3 даргатай хамтарч ажилласан байдаг.
Хаягатай 3 жил ажилласан. Тэрний дараа бол энэ нөгөөний хаврахаа театрын дарга томилогдож ирсэн. Дөрцөн маань хариулагч. Тэгээ багштайгаа бас хэдэн жил ажилласан. 60 жил бол Монголын ард түмний баяр байх хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа. 95 6 оны үед баха театр судлаач, найруулагч одоо эдгэмт манай зориггүй театрын дарга томилогдсон. Тэгээ одоо 2001 онд театрын 70 жилийн болж тэгээ манай зориг дарга одоо рояны хамралтыг гэдэг цаг хугацаа болсон байсан байна. Тэгээд яамд л өргөдөө өгсөн юм л дээ. Тэгээд 2001 онд дуудаж энэ ажил томилох одоо өргөд даалгавар өгсөн. Хэдийгээр би энд олон жил ажилласан ч гэсэн ажилтайгаа танилцж байгаа байхгүй юу? Би яах ёстой гэдэг асуултанд юу хийх ёстой? Ер нь бол өчигдөр юу болж өнгөрсөн юм бэ? Өнөөдөр юу болж байна вэ? Маргааш би юу хийх ёстой гэдгээ сайн төлөвлөх ёстой гэж бодсон. Тийм ч учраас бид нар 2002 онд санаж байна. Ер нь урлагийн байгууллагуудаас анхудаа манай театр дээр энэ маркетингийн алба гэчиг байгуулсан шүү дээ. Тэгээд мэрэгжлийн байгууллага хүмүүсийн тусалцаа дэмжлэг авсан. За дээр нь бол анхудаа бид нар бас 2002 онд урлагийн байгууллагуудаас энэ урт хугацааны хөтөлбөр гэж байгууллагын стратеги төлөвлөгөө гэдгийг бол урт хугацааны хөтөлбөр гэдгийг бол одоо мэрэгжлийн урлагийн байгууллагуудаас бол анх боловсруулж хийсэн байдгийг. За нөгөө нэг зүйл нь бол томилогчдынхаа дараа бол тэр суралцж байхтай ч ер нь одоо өөрийн бас ажлын туршлагаас харахад бол сайн баг бүрэлдэхүүн хэрэгтэй байсан. Намайг одоо томилогдох бол манай Баатар найруулагч ерөнхий найруулагчаар ажиллаж байсан. Тэгээ сувдгаад одоо зав ингээд шавны ажил томилогдлоо. Уран бүтээлийн баг бүрэлдэхүүнийг уран сангийн бодлого энэ ажлыг бол одоо төших, тулах, туршлагатай, мэдлэг боловсралтай энэ цаг үед энэ цагийн шаардлагаас хоцрохгүй авч явах одоо ийм хүн хэрэгтэй байна. Би таны надтай хамт ажиллаач гэж урьж байна гэсэн. Тэгээд сувдгаж зөвшөөрөөд театрын одоо уран сайхны удирдагч. За тэгээд би яг хөө бүтц зохион байгуулалтаа дотроос жоохон өөрчлөлтүүд хийсэн. Тэгээд сувдгаа бол дэд захирал хамссан. Тэгээд бид одоо 10 хэдэн жил одоо баг хамтраад театр удирдлагын багт ажиллаж байна. Торгоны замын нөгөө боссыг өрсөн шүү дээ. Тий, тэр ирж чадахгүй гэсэн. Нэг гүйц захирлын хүн байсан бас. Чадахгүй шүү нэлээ. Яг уу. Гэхдээ тэр төрийн төлөөлөл гэж ойлгож шүү дээ. Отхон Батыг ирэхээр ороочих гээд энэ Отхон Батын 6-ны хэдэн цагт ирэх юм бэ? Яагаад гэвэл шүү дээ. Юмаа нэг чеклэмээр байна. Театрын өсөлт хөгжилт тэр театрын нийгэмд эзлэх байр суурийг театрын уран бүтээлчид үзэгчд тодорхойлж байдаг ч гэсэн тэрэн дотроо хамгийн гол үүргийг театрыг зохион байгуулж удирдах авч явж байгаа тэр бүрэлдэхүүн тэр хүн чухал үүрэг гүйцэтгэдэг. За тэгээд дээр нь бол сургууль төгсөж ирсэн залуучуудаас одоо тус сэлбэх одоо зайлшгүй шаардлагууд байсан. Тэр утгаараа бол жүжигчид уран бүтээлчдийг театрт шинээр баг бүрэлдэхүүнд оруулж ажилласан бусад арын албан үйлчлэгийн албуудаас өөрчлөлт шинжилтүүдийг хийсэн. Тэгээ 2000-ад эхний онд л тавьж ирсэн шүү дээ. Тэр бооцоо дараа нь бол шөнө амтсан нулимсгээд Наранбаатарын үеийн нэг 10 хэдэн жүжигч юм байд. Наранбаатар одоо манай Дараамын дөрөв гээл тэр одоо ховцол продакшнд ажиллаж байгаа ганц цэг гээд нэг юм 10 гаруй хүмүүсийн намайг ажил томлохдод бол театр аавна гэдэг нэг оронтой байхгүй авч чадаагүй байсан. Тэгээ одоо яаж хийж байгаа энэ нөхдийг бол авахын зөв гэж манаас удаага бид нар үзсэн л дээ. Тэгээд яаж яагаад авсан. Тэр бас театрыг бол залуучуудаар ялангуяа уран бүтээлийн багийг шинэ боловсруулалтаар хангахад бас зөв тухайн үедээ бид нар зөвхөн шийдвэр гаргаж ирсэн юм лээ. Энэ залуучууд одоо өнөөдөр л ачааны хүндийг бол өөрчилж байгаа шүү дээ. Оршуу. Өөртөө минь танилцж босгосон болно. Хүннүү гүрэн бол монголчуудын өвөг дээдс юма гэдгийг батлах нь над хамгийн чухал байсан. Хүннүү гүрэн байгуулагчдыг хамгаалан тунхаглав. Нэг хэсэг бол манай
жүжигчид уран бүтээлчид ажилласаа та бүгд бол мэдж байгаа. Олон хүн ажилласаа гарсан. За тэр театр тэр бид өнгөсөн шүү дээ. Бараг нэг үе бол энэ хүнд бол соёлын эрэлт хэрэгцээ, соёлын үйлчлэгийг баг хэрэггүй юм шиг байлаа шүү дээ. За ингээд хөндөрсөн үе маань 10 гаруй жил их хэцүү байсан. Ямар сайн одоо миний багшийг одоо театрын дараагаар ажиллаж явах үед тэр үед одоо манай яамнаас л өгчсэн санагдаж байна. Китачи гэдэг нэг ганцхан өнгөт телевизтэй байсан театр. Тэр телевизээ хүртэл одоо зарж одоо жүжигчдийнхаа цалин тавьж ирсэн үе хүртэл байсан. Би өөрөө театр тайлтай, би өөрөө жүжигэн зохиолч. Энэ дараагийн театрын тайзан дээр миний 5 шиж жүжиг тавигдсан учраас миний бас амьдралын нэг хэхэн хэсэг уран бүтээлийн нэг хэсэг энд явдаг учраас энэ театрын хувь заяа удирдлага дотор нь болж байгаа юм хөгжил дэвшил нь яхахгүй миний зүрх сэтгэлдээгээр дайрдгал зүйлийн нэг шүү дээ. Би зүгээр жүжигчүний хувьд хүний хувьд тийм сайхан театр одоо энэ цаг удаараа яадаг бол доо зах зээл жилжсэн байгаа нэг юм тэ жүжигчин зарим нь ихэнх нь 8-8-нд яваад бүр энтийн түүс мүүз ажил болчоо зогсчихсон хүн биш л энэ алдартай жүжигчин дотор бүр болчиход тэгэл тэр бүхний чинь бүгдийн дуртай болгоод найшин татаад эвэн нэгдэлтэй болгоод театртай хайртай болгоод тэгэл энэ театрч олон хүмүүс ингээ бий дагаад хувьсэл продакшнууд болоод гарч яхад л театр улам дүнжигэр хэвээрээ байх шийдтэй ч юм уу олон юмнуудыг гарч ирээл тэгэл тэр хүндрэлтний сонгодог юм уу хүндрэлтний сонсох хэвээр дуурах хэвээр болгоныг энэ 10 жилдээ дуурч чадсан драмын театр үндснийхээ сонгодуудыг тавиал Монголын язгуур сэтгэлгээний хэмиг дуграал ингээл явж л байгаа театр байна гэж хэн ч харсан өөр болон байл шүү дээ. Хүн түнд өдрүүд байсан. Энийг л давж агсан. Давж арахад ихээхэн гавьяа байгуулсан хүмүүс зэрэг самбуу мөн. Театр бол бусад албан газрууд, бусад байгууллагуудаа бодох юм бол маш их өвөрмөц байгууллага. Өвөрмөцсөн юунда гэхээр энд бол уран бүтээлийн үйлдвэрлэл явдаг. Уран бүтээлийн үйлдвэрлэл чанартай сайн гарахын үндсийн үндэс бол сайн продюсер буюу сайн дарга, сайн зохион байгуулагч хамгийн хэрэгтэй байдаг. Ер нь байгууллага гэдэг бол өөрөө тэр дундаа театр гэдэг бол аягүй төвөгтэй байгууллага шүү дээ. Маш их олон арын шимтай хүмүүстэй нэг дорд цугларсан тэр хүмүүсийг бүгдийг эвлүүлж тийм ээ нэгтруулж эвсүүлж тэгээд ингээд нэгэн зүгт авч явна гэдэг бас л төвөгтэй асуудал. Бид нартай ажиллана гэдэг чинь их хэцүү шүү дээ. Баатартай, найдан дорчтой, наран баатартай ажиллана гэдэг. Тэгээд мөнхөө багштай ажиллана гэдэг бол энэ бол хэцүү хатуу түүх шүү дээ. Тэгээд бид хэдийг нэг дор байлгаад, бид хэдийг өөдөөдөөс нь харуулж суулгаад, бид хэд нэг уран бүтээл дээр нэг санаагаар ингэж орох ийм юмн дээр Монголын театрыг авчирна гэдэг бол энэ бол Цэрэн самбуугийн гавьяа гэж би ингэж боддог. Ялангуяа уран бүтээлчдийг удирдахад бол одоо өөрийн арын шилтэй, өөрийн авьяастай энэ хүмүүс ч юм бол өөрийн цааштай байдсан шүү дээ. Тэр цааж бол нэг л түлхөр оргодог. Баатар гэж үзсэн, Баатар нар Баатар гэсэн. Өнөөдөр үзэхээр найдвар хараад үнэн байна. Үнэн үү? Ер нь метражны болж байна. Би бол нэг цаг тавил болно. Тэгээд тэр чинь яг хилд мэдлэгтэй чухалчлаа. Чирч тоглоод байна. Дүр болгоно тоглох гэж. Хоог нь зорилгоор тоглох ч бол мөчтэй дүү. Нийсийн төгссөн нэг тийм дүр гэдэг юм байна. Түнээ үгэлгэд мөч бөгөө. Одоо би нэг хаач. Тийм юу руу яваад орсон. Урдаач. Усууд бол гайхдаг баг. Үгүй энэ найдан дорч Баатар нэг өрөөнд суугаад ах юм. Өөдөөдөөсөө хараад. Үгүй. Театр гэдэг бидэрт нэг л ирэх шүүгээ. Тэрийг Цэрэн самбуу бидэнд ойлгуулж өөрөө тэрний төлөө явдаг учраас бид нар энэний төлөө явах хэрэгтэй. Бид нар энэ зорилго, энэ санаа, энэ бүх юм нэгтгэж байгаа байхгүй. Хэдийгээр одоо энэ тайзан дээр ил гараад одоо тоглож байдаг авторууд нь тэгээд одоо жүжигчдийн уран бүтээлчдийг хүмүүс мэдээд байдаг болохоос биш. Хамгийн ажлын амин сүнсийг барьж идэг улсууд ч юм бол арын албанд ажиллаж идэг франт байхгүй юу. Энд чинь бол одоо тэр бас л олон ажил мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ театрын урлагийн хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулж байдаг хүмүүстэй бол цаг үргэлж баярлаж байдаг. Тэднийхээ бол хайрлаж хамгаалж одоо аав эцэг одоо айлаар бол би айлын эцэг шүү дээ. Энэ эцэг хүний одоо сэтгэл санаа зүрх сэтгэлээс бол харьцаж хандаж явах ёстой л гэж боддог. Өнөөдөр Монголын театрын одоо түүх бол 85 жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ цаг дор Монголын театр бас нэг ийм
эзэнтэй байна гэдэг бол уран бүтээлч бидний хувьд бол их бахархал. Манай урлагийнхан бас ингээд цугларналтай ингээд баяр маяр болоод хоорондоо ингээд цуглаж явахад урлагийн хүмүүс бол тэгж шилдэг. Энэ драмын театр бол манай урлагийнхан дотор эцэг театрын эцэг хүн гэж шилдэг манай Цэрэн самбуу даргаыг. Энэ бас учиртай юм. Энэ нэрийг сонсох, энэ хүндэтгэлийг авах хүмүүс гэдэг бол зүгээр нэг ингээд зүүчих биш. Үнэхээр одоо ямар хэмжээнд ажиллаж, ямар хэмжээнд хамт олондоо үнэлэгдсэн бэ гэдгээс бас энэ хүндэтгэл очиж байгаа байхаа гэж миний хувьд бол бодогдож байна. Самбууд нэг зөв юм байдаг байхгүй. Тэр багшийн сургаал юм, өөрийнх нь төлөх чанд байдаг юм уу? Найруулагчийн ажилд ерөөс ордгоо. Жүжигчний ажилд ерөөс ордгоо. Зарим нэг сонин дарга нар яадаг вөхөр тэр хүнийг оройлд навчихгүй юу? Тэгж яавал найруул яасан гэж. Би нэг энэ олон хэдэн жил ажиллахдаа Цэрэн самбуу залууч хогшинч тийм ээ ямар ч найруулагчтай биш тэнд н ордог. Энэ маш их зөв чанар гэж ойлгодог. За театрын урын сангийн бодлогыг ерөнхийд нь бадж байгаа уран сайхны удирдаач, найруулагч нар гэд эднэртэйгээ захирал маань бол маш сайн ойлголцдог гэж миний хувьд бол боддог. Тийм ч учраас эднэр маань өнөөдрийг хүртэл нэг баг болж энэ театрын нүүр царайг тодорхойлсон бүтээлүүдийг бол сонгон авч जैन. Тэр бүтээлүүдийг амжилтанд хүрэхэд бүхий л талаар бол ингэж ажиллаж байна. Зочхондоо бол одоо ямар чек хийж байгаа. Юу болж байна? Юу болохгүй. Хамгийн гол нь болохгүй өгөхгүй дамжихгүй зүйлүүд ямар ч шалтгаан байна. Ийм асуудал хэлцээр хэлүүлээ. Чүда. Аян томчлын багийн эд нэгдсэн комиссиас бүх салбар хэсгүүдийнхээ салбар хороонуудтайгаа ажил хэсгүүдийг хуралдаад ерөнхийдөө бүх үйл ажиллагаагаа шалгаад ер нь одоогийн байдлаар цаан зүйлээ хурдуулдаг. Заашгүй одоо энэ асуудал шийдэхгүй нэг гэсэн бол хайцсан угаагүй. За тэрнээс гадна бол би Цэрэн самбуу захирлыг зөвхөн одоо уран бүтээлд ингэж хандхаас гадна театрынхаа уран бүтээлчд, ажилчдын нийгмийн асуудалд бол маш их анхаарал тавьдаг. Энийг бол ерөөсөө яг ажилд ханддаг хандлага шигээ зэрэгцүүлж авч явж чаддаг ийм мундаг менежер энэ театрын ийм мундаг захирал гэж би бол их тоодог. Байгууллага өдөрдөж байгаа хүн бол хүнлүүгээл анхаарч явах хэрэгтэй юм. Юу орж байна? сайн байна уу? Сайн байна уу та? Намдаггүй сайн байна уу? Сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Сайхан. Хайцаа. Хэлнэ үү? Хэлнэ. Энэ тайзан дээр одоо 2 цаг үзүүлэх уран бүтээлд нацаг дорж гэж хэн байсан тухай үзүүлнэ. Тэр бодлын манай театрын тайзны амдаар төрж байгаа 5 төрөлт нь байна. Юу н ойрын үед үзэгч та бүхэнтэйгээ бид нар ойрхон уулзнаа. Яг л одоо театрын ой тохиож байгаа болохоор та бүхэндээ одоо олон сайхан бид нар бэлдэж байгаа. Та бүхэн төлцгээрээ нацаг дорж 31 нассан тэгвэл өнөөдрийн театрт дээд тал нь 31-тэй даад нь 20-тэй дандаа залуучууд тоглож байгаа. Залуучуудаа харъя, залуу хүний амьдралыг харъя. ертөнцөөс итгэлсэн шидийг олж байж л ижийтэйгээ уулзсан да. Ингэж уулзсан нь тун ховор. Та юу гэсэн бэ? Та юу гэсэн бэ? Ээж минь намайг 5 настай байхад орхиод одчихсан юм. Та юу гэсэн бэ? Та намайг хүлээж. Одоо манайх чинь чуулгатайгаа бол нэг тайз хувааж ашигладаг шүү дээ. Хамгийн зовлонтой манай хоёр байгууллагын одоо шандан зовж байгаа одоо зүйл хэлээч гэж надаас төр олон хүмүүс асуувал энэ одоо Үндэсний дүүжгийн эрдмийн чуулга, Улсын драмын эрдмийн театр гээд
Монголын урлагийн одоо нэг номерын хоёр байгууллага одоо ингээд нэг байранд амьдардаг, нэг тайз хувааж ажил үйлчлэгээ явуулдаг хэцүү дээ. Одоо маш хүндрэлтэй. Манай одоо театрын барилгын хувьд бол 1950-аад оны одоо сүүлд ашиглалтанд орсон. Үнэхээр бол одоо бас тийм нэгэнт одоо төрийн театр учраас бүрэн хэмжээний реконструкц их засвар одоо шаардж байгаа. Энэ өнөөдрийн тайзан дээр одоо үйл ажиллагаа явагдаж байгаа уран бүтээлийн үйлдвэрлэлийн чиглэлийн одоо техник хэрэгсэл тоног төхөөрөмж гэсэн одоо энэ 21-р зуунтай харьцуулахад хоцрогдсон л да. Шулуухан гэхэд одоо энэ бас л одоо театрын даргын толгойн өвчин. Тийм учраас бид нар 2-3 жилийн өмнөөс тийм гадны түншилж хамтын ажиллагаа явуулж байгаа. Театрын шинчиллийн засварын шинчиллийн одоо бүрэн хэмжээгээр шинжлэх тийм төсөл дээр ажиллаж байгаа. Гэх мэтийн одоо бидэнд бол манай театрын хамт олонд аж ахуй тогтчлтын засвар үйлчилгээний ч юм уу техник хэрэгслийг шинжлэх тийм үү хийх ажил бидэнд маш их байгаа. Миний анги дотроос найруулагч төрн, жүжигчин төрн, театрын дарга хийх хүн төрнө гэж хэлдэг гэсэн. Тэгээ бид тухайн үедээ бол тэрний нэг ч оошооч бодоогүй юугаад юм донгосод байгаа юм бол даа л гэж боддог байсан. Гэтэл үнэхээр эдний ангиас бол найруулагч, жүжигчин, театрын дарга төрсөндөө яахрахгүй төрсөн. Тэгэхээр энэ бол тэр Дордсон буу гэдэг найруулагчийн холж ухаан л да. 20 хэдэн жил гэдэг үл хүний амьдралд тиймч бага хугацаа биш. Тэгэхдээ энэ ажлыг бол нэг шулуун дардан замаар яваад энэ олон жилийг авцсан гэж хэлвэл бас инэдэмтэй хэрэг болно. Энэ цаг үед өмнөх үеэс хүлээж авсан тэр ажил төрлийг галын мансан шүү манна гэлээг өгшиг манаж өдий зайд хүргэж ирсэн нь бол гарцаа байхгүй. Энэ хүний хичээл зүтгэл энэ хүний ажил төрөлтэй салшгүй холбоотой гэж ингэж бодож явдаг. Тайзны ард түүний амьдралын жаргал зовлон бүхэн өрнж байдаг. Тэрээр их театрта, алтан тайзанда, эвсэг найрсаг хамт олондоо буй бүхнэн зориулахаас гадна спорт алхаагаар хичээлж, үндэсний болоод одоо бүхийг хөгжүүлэхэд хувь нэмрэн оруулж, увс нур бүхэн дэвжээний гүйцэтгэх захирал, Увс аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, Мэргэн гүний хошууны Улаанбаатар хот дэх зөвлөлийн дарга, соёл урлагийн их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн гээд олон сонгуульт ажлыг түүрдсэн янз буй хийж гүйцэтгэв. За Сэрэн самбууга бол манай удирдах зөвлөлд өчр Сэрэн соёл урлагийн их сургуулийн юу санхүүгийн болоод боловсон хүчний тэгээ энд явж байгаа ерөнхийдөө бодлого чиглэл төлөвийг бол сайн мэддэг. Энэ бодлогыг тодорхойлоход бол өөрөө оролцдог хүн. Тийм учраас ч бол соёл урлагийн их сургуулиас зохион байгуулж байгаа ажлыг дэмжихэд юм уу хамтрахад амар одоо илүү дөхөн байдаг байж магадгүй. Өнгөрсөн жил гэхэд бид нар бол Азийн болоод дэлхийн одоо урлагийн сургуулиудын оролцсон 17 ихтэй сургуулиудын оролцсон театрын урлагийн наадам фестивал эрдэм шинжилгээний чуулга уулзалтыг бол маш сайн амжилттай зохион байгуулсан. Театр бол энд бол үнэхээр их том төшиг толгуурам нь байлаа. ...2010 оноос хойш манай Увснуур бүхийн галын менежер гүйцэтгэх захирлын ажлыг ингэж хашиж ирсэн. Ийм бүхийн зүтгэлтэн байгаа. Тэгээд Увснуур бүхийн гал гэхээсээ илүү бас хаана ямар бүх шинэ залуу бүх гарч чинь тэнд дэмж тэрийг дэмжээ тусалчих юмсан бас бэлтгэл сургуульд нь хамруулчих юмсан гэсэн бас ийм сэтгэлтэй ийм бүхийн зүтгэлтэн байгаа маа Сэрэн самбуугаар бол. За үндэсний бүх бол одоо нэг үе уналтанд орж исэн бол одоо аймаг бол бүхийн галтаа болоод бүхийн өрсөлдөө мундаг боллоо. Бөхчүүд рүүгээс одоо хүмүүс их анхаардаг боллоо. Одоо их спорт руугаа анхаарьяа гэдэг. Ингээд одоо Увс аймгийн бүх сумууд аймгийн төвийн 10 жилийн сургуулиуд дээр одоо жуудаа өхийн дэвжээ байгуулах ажлыг бол одоо бид нар зохион байгуулсан. Энэ маань бол одоо хөдөө орон нутагт байдаг одоо хүүхдүүдэд бол маш том юм одоо дэмжлэг болж чадсан гэж миний хувьд бодож байгаа. Хэл юу вэ? Хүч. Чүл гайгүй юу? Хэдэн хүүхдтэй вэ? За 30 гаруй хүүхд байна да. Тийм үү. Одоо энэ ах нар маань бол энэ ажлыг бас маш сайхан
явуулж өгсөн байгаа. Бас энэ дундаа бас Цэрэн Самбуу ах маань бас энэ ажлыг бас гардан оролцсон. Би бас яг тэр дивжийг одоо байгуулад 18 сумдуудаар явхад би бас цуг явуулсан байгаа Цэрэн Самбуу ахтайгаа. Тэгээд бас Цэрэн Самбуу ахтай бас баярлалаа гэж энд ташрамд хэлмээр байна. 81 оны 9 сарын одоо 10-аас эхлээл театрын босхийг асгаж орж ирсэн. Нийтдээ бол бараг 30 гаруй жил энэ театрын одоо хамт олон за нөгөө талаар бол энэ театрын барилга байшинтай хөв зай холбогдож. Би яг үүндээ бол театраас өөр амьдралын сонголтоо одоо бол өнөөдрийг болтыг төсөөлдөг юм шүү. Театр бол миний хөв зай л гэж. Салхи хэдий шуургалавч уулас бөхөйдөггүй адил хүнд хэцүү ямарч үед театр хэмээх их алин галыг мансан шиг манаж ахмад буурлан хөндлөн тэтгэж идэр залуусан урмаар шагнаж бүтээн туйргож энэ л миний ховь тавилан хэмээн инээмсэглэн суух энэ хүн театрын хүү.